сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр айлгын илэрхийлэл сэдвийн хүрээнд гишүүнчлэн үржүүлэх тухай авч үзнэ. За гишүүнчлэн үржүүлэх үйлдэл хийх юм нь бидний мэдхийн чанаруудыг бүгдээрээ энд сэргэн саная. За хоёр эрэг тооны үржүүр бол эрэг тоо байдаг. За эрэг тоог сөрөг тоогоор үржүүлэхээр үр дүн сөрөг тоо гарна. За сөрөг тоог эрэг тоогоор үржүүлэхээр үр дүн мөн сөрөг тоо гарна. За хоёр сөрөг тооны үржүүр бол эрэг тоо байдаг гэдгийг бид нэр мэднэ. За ингээд гишүүнчлэн үржүүлэх үндсэн дүрм маань А үржих нь Б дээр нэмэх нь С. Өөрөөр хэлбэл хаалтан доторх олон гишүүнтийг бүхэл тоогоор үржүүлэхэд за хаалтан доторх гишүүн бүрийг гишүүнчлэн үржүүлдэг. За энэ хаалтан доторх илэрхийлэл нь сөрөг тэмдэгтэй байх үед за энэ дүрм хэрэгжинэ. За ингээд дараах 3 бодлогыг авч үзье. За дүрм 9-оор хаалт гишүүнчлэн үржүүлэх дүрм 9-оор 2-оор хаалтан доторх байгаа гишүүн бүрийг гишүүнчлэн үржүүлэх ёстой. За тэгэхээр 2-ыг үржих нь 2x нэмэх нь 2-ыг үржих нь 3. За нэмэх нь 3-ыг үржих нь x хасах нь 3-ыг үржих нь 5. За тэнцүү. За дүрмээр үржүүлэх юм бол 4x нэмэх нь 6, нэмэх нь 3x хасах нь 15. За ингээд төсөөтэй гишүүдийн доогуур тэмдэглэх юм бол 4x, 3x, 6, 15. За төсөөтэй гишүүдийг эмэгтэйгвэл 4x дээр нэмэх нь 3x, 7x. За 6-аас хасах нь 15. Сөрөг 9. За эхний бодлого маань. За хоёрдугаар бодлого. За мөн саяны дүрмээ бүгдээр хаалт залж гишүүнчлэн үржүүлэх дүрмээ энэ дээр баримтлана. Хаалтан доторх гишүүн бүрийг бүхэл тоогоор гишүүнчлэн үржүүлэх ёстой. За энд бас гишүүнчлэн үржүүлэх ёстой. За 7 бүрчих нь x хасах нь 7 бүрчих нь 2. Хасах нь 4-ийг үржих нь x хасах нь 4-ийг үржих нь сөрөг 1. Тэнцүү. За 7x хасах нь 14 хасах нь 4x. За энэ дээр бидний энэ зэргийн сонсон 4-р чанар 9-оор эрэг 4 бол. За ингээд төсөөтэй гишүүдийн доогуур дурвал 7x 4x сөрөг 14 эрэг 4. За төсөөтэй гишүүдийг эмэгтэйгвэл 3x хасах нь 10. За дараагийн бодлого. За мөн гишүүнчлэн үржүүлэх хаалт залах дүрм маань баримтлана. Хаалтан доторх гишүүн бүрийг хэмжээгээр гишүүнчлэн үржүүлнэ. За дээгүүр нь ингээд тэмдэглэжээ. За тэнцүү сөрөг 3-ыг үржих нь 2x хасах нь сөрөг 3-ыг үржих нь сөрөг 4y. Нэмэх нь сөрөг 3-ыг үржих нь 3. За хасах нь 2-ыг үржих нь x хасах нь 2-ыг үржих нь сөрөг y хасах нь 2-ыг үржих нь сөрөг 1. Тэнцүү. За үржүүлвэл сөрөг 6x. За энд 2 сөрөг тооны үржүүр y 12y. За энд хасах нь 9 хасах нь 2x. За мөн 2 сөрөг тооны үржүүр эрэг тоо байдаг. Нэмэх нь 2y. Нэмэх нь 2. За төсөөтэй гишүүдийн доогуур тэмдэглэвэл сөрөг 6x сөрөг 2x. За 12y 2y. За энэ сөрөг 9 2. За төсөөтэй гишүүдээ эмэгтэйгвэл сөрөг 8x нэмэх нь 14y хасах нь 7. За хүүхдүүдээ та бүхэн эдгээр бодлогуудыг харж агаад сурах хүчийн 75 дугаар хуудасны дасгал 23-аас 30 дугаар бодлогуудыг хийж гүйцэтгэрэй.